Дархуул аймгийн удирдлагууд энэ сарын 3-ны өдөр холбооны бүгд найрамдах Герман улсын Загс мужуусын өмчөд Загсны эдийн засгийн дэмжлэг компани дарга Томс Ректор тэргүүтээ 14 төлөөлөгчийг хүлээн авч эдийн засгийн хамтын ажиллагааны анх дугаар уулзалтыг хийлээ. Уулзалтаар аймгийн удирдлагууд Дархан хотынхон түүх, орон нутгийн онцлогийн талаар зочдод танилцуулан салбар бүрд ялангуяа үйлдвэрлэлийн чиглэл төлхөө хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. Түүнчлэн Дархан төмөрлөгийн үйлдвэр Монгол Алтан тоос Минж Property зэрэг Монголын бизнес эрхлэгчид уул уурхай металлургийн цогцлбор үйлдвэр, наран цэцгийн тос шахах үйлдвэр, үр хадгалах элеватор байгуулах зэрэг 10 орчим төсөл хөтөлбөрийг танилцуулж Германы төлөөлөгч нартай ганцаарчилсан уулзалтыг хийлээ. Мэдээж ажил бүгдэлтэй манай бизнесийн салбарын маань бас гадаад харилцаагаа өргөжүүлэх тийм ээ. Тэгээд одоо хамтарч ажиллах, бизнесээ өргөтгөх. За тэгээд одоо гэрээ хилцэл хийх цаашаа үрээгээ тэлэх гадаадын зах зээл гарах гээл тийм ээ. Энэ чиглэлээр маш олон талын ажил бүтэлтэй юм болцолж байгаа юм. Энд бол бас хүнд үйлдвэрийн салбарын хүмүүс ирсэн байна. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр дээр нь суур машин тийм ээ хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн гар урлалын одоо бизнес гэмүү үйлдвэрлэл хийдэг ийм аж ахуйн нэгжүүдээ бүгдийн зангидсан ийм одоо холбоо маягтай тийм холбоо байдаг юм байна. Тэр нь ирсэн байна. Жижигдэн үйлдвэрлэл тийм ээ. За хөнгөн үйлдвэрлэлийн чиглэл явуулдаг бас салбарын хүмүүс ирсэн байна. Тэгээд манай төлөөлж гисэн бас тийм л байгаа. Бас л одоо хүнд үйлдвэрийн хүмүүс байна. Хөнгөн үйлдвэр, жижигдэн үйлдвэрийн хүмүүс байна. Өрсөлдөх чадварын гол үзүүлэлт нь аж ахуйн нэгж байгууллагын инновац, дэвшилтэт технологи, түүнийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх мэргэжлийн өндөр түвшний ажиллах хүч байдаг. Эдгээр нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Германы эдийн засгийн хамтын ажиллагаанд найдвартай гүүр болон ажиллаж байдаг. Төвд агентур нь Монголын аж ахуйн нэгж байгууллагуудад Герман улстай хамтран ажиллах боломжийг нээх, бүтээмжит хамтын ажиллагааг бий болгохын тулд жил бүр энэхүү бизнес аяллыг холбооны бүгд найрамдах Герман улсын муж улсуудтай хамтран зохион байгуулдаг байна. Энэ удаад Дархан хотыг сонгож ирсэн тохиолдлын хэрэг биш, салбар бүрд олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломж бий хэмээн үзсэн гэдгийг холбооны бүгд найрамдах Герман улсын төлөөлөгчид онцолж байлаа. Манай Загс муж улсын хувийн хэмжлүүдийн төлөөллүүд анх удаа Монгол улсад өргөн бүрэлдэхүүнд нэрээр ирж байна. Дархан хотын бизнес эрхлэгчтэй харилцах сонголтыг яагаад хийсэн бэ гэхээр Дархан хот үйлдвэрлэлийн чухал бүс гэдэг мэдээллийг авсан. Нөгөө талаас Монгол улсын 2 дахь том хот гэдгээрээ энд эдийн засгийн том нөөц байгаа юм байна хэмээн үзсний үндсэн дээр бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэг итгэлтэйгээр ирсэн. Мөн Монголын бизнес эрхлэгчид маш их нээлттэй ямар ч төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй сайн түншүүд байдаг гэсэн мэдээллийг авсан. Экспортын барааг орлох үйс нэмэн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримталж буй манай аймагт өнөөдрийн уулзалт ихээхэн ач холбогдол өгч цаашид Герман улстай эдийн засгийн хамтын ажиллагаа хэд хэдэн шатаар ахин хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм а. Энэ өдөр дээрх төлөөлөгчид Дархан аймаг дахь уул уурхай эрчим хүчний политехник коллеж, Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчөд хувьцаат компани үйл ажиллагаатай мөн танилцсан юм а.